Сайн байцгаана уу? Энэ удаа Супер Мами архин донтох өвчин. Түүний уушаад шинж тэмдэг эмчилгээний талаар хөндлөхөр шийдлээ. Архи гэдэг нь өөрөө хүний сэтгцийг мансууруулах үйлчилгээтэй. Улмаар донтуулдаг бүтээгдэхүүн юм. Хэрвээ архийг хүн эмх замбраагүй удаан хугацаагаар хэрэглээд байвал архины хараад байдалд орох буюу архийг хэрэглэхгүйгээр байж чадахгүй байдалд хүрдэг ба энэ байдлыг архин донтох өвчин гэж нэрлэнэ. Нэгдүгээр үе. Бухимдал алжаалаа тайлахын тулд өдөр бүр архи хэрэглэж эхэлнэ. Эхлээд гэр бүл, найз нөхдөөсөө архи ууж байгаадаа уучлалт гуйна. Хоёрдугаар үе. Архийг бие махбод нь шаардаж эхэлнэ. Архи уух нь тухайн хүний амьдралын салшгүй хэсэг болно. Гуравдугаар үе. Бие махбод архинд хүчтэй дунтна. Архи уухгүй бол бие махбод нь өвдөж, сэтгэл санаа тавгүй болно. Гэр бүл, найз нөхдөөсөө зогтож эхэлнэ. Архинд хамааралтай болж байгаагийн шинж тэмдэг. Архи уух тусмаа илүү ууж согтдог болох буюу архи даах чадвар ихсэх. Архи уухгүй бол бие эвгүүрхэх шинж илэрнэ. Архийг бие махбод шаардаж эхлэх учраас архийг хайж эхэлнэ. Амьдралын бусад үйл ажиллагаанаас хамгийн чухал нь архи болж хувирна. Шаарталт. Архины төрлийн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэгжилчихсэн хүмүүс тухайн бодисыг их хэмжээгээр хэрэглэсний дараа 24-өөс 72 цагийн дараа бие махбодод нь янз бүрийн таагүй байдал илэрч эхлэх. Дасралт. Бүрэн хэмжээний ой гүйдэл, хэсэгжилсэн ой гүйдэл гэх мэтээр тархины ой тогтоолтын системд гэмтэл учрах. Архи хэрэглэхээ зогсоомогц илэрдэг withdrawal syndrome гэж үвэ. Энэ хам шинж нь хоёр төрөл байдаг. Бага шинж. Архи хэрэглэхээ зогсоосноос хойш 2 хоног илэрдэг. Рефлекс өндөрсөх, уур уцаартай болох, дотор муу харах, нойр гүйдэх, хөлрөх, чичирт салганах, булчин сулрах гэх мэт шинжүүд илэрнэ. Их шинж 2-оос 3 дахь хоногт илэрнэ. Үүнд амархан юм мартах, халуурах, хий юм харах, даралт ихсэх, амьсгал, пүүс олшрох, дэмэрх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Архин донтох өвчний тэргуун зэргийн эмчилгээ нь сэтгэл зүйн эмчилгээ. Архи уудаг зуршлаа уудаггүй, туршилт шилжүүлэх хэв маягийг өөртөө төлөвшүүлээрэй. Өнөөдөр л уухгүй юм шүү гэж өөртөө уриалж, түүндээ итгэх хэрэгтэй. Хавдрыг эрт илрүүлэхэд тусдаа адил архин донтох өвчнийг эрт илрүүлбэл эмчилгээ хурдан авдаг юм шүү. Диско баарнд тээгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэгэлсэн үедээ бусадтай маргаж муудалцсан. Пивний шил авч шидсэн нь тус баарнд үйлчлүүлж байсан эргэн эсийн нүүр орчимд онож нүдийн гэмтээсэн. Хохирогчийн баруун талын нүд рүү хатуу хурц ирмэгтэй зүйл хүчтэй онож нүдний хүнд мэс заслын хагалгаанд орсон. Монгол улсын эрүүгийн хууль 11-р бүлэг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг. 11-ийн 1-р зүйл хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах. 1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол 10,000 нэгжээс 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн. 2-ийн 4. Энэ гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн. Архинд донтсон хүнээс нийгмийн хэвийн хэм хэмжээ, ёс зүйг шаардах ямар ч боломжгүй. Яагаад тэгэхээр тархин эдгэр зүйлийг хийж чадахгүй гэсэн. Хит их ажиллаад ядрах тусам ажарлын даврын хялгаралт буурдаг гэсэн. Тэгэхээр би нэгтгэхээс 5 дахь хүртэл өөрийнхөө стресс менежментийг хийхгүйгээр буюу тархиа амраахгүйгээр байнгын утас оролцдог. Эсвэл байнгын дэлгэцийн хамааралтай байх юм бол би амьдралаас жаргалтай мэдрэмж авах боломжгүй гэсэн. Тэгэхээр ажил дээрээ сууж байхад ажил муухай санагдана. Тухайн ажлын орчин хэр гоё байсан ч хамаагүй миний эргэн тойрон бүгд муухай санагдаж эхэлнэ гэсэн. Яг энэ үед аз жаргалын дааврыг хүчээр шууд ялгаралтыг нэгсгдэг хэд хэд өвчин зүйл байдаг. Харт тамхи архи хэрэгэлсэн үед аз жаргалын даавар огцом нэмэгддэг. Ингээд огцом нэмэгдэнгүүт тухайн эргэн тойронд байгаа бүх зүйл маш гоё санагдаж эхэлдэг гэсэн. Тэгэхээр бидний тархинд хамгийн түрүүнд донтож эхэлж байгаад ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр тухайн архийг хэрэглэж болох үйц газруудыг хүсэж эхэлдэг гэсэн. Дээр үед бол архины найз гэж нэг юм байдаг байсан шүү дээ, тэ. Амьдралд ямар ч хэрэггүй мөртлөөсөө тэр хүнтэй цуг баймар санагдаад байдаг. Яагаад тэгэхээр тэр хүнтэй цуг байхад алкогол хэрэглээд аз жаргалын даавар нь огцом ихсэж байгаа учраас яагаад ч юм надад ойлгохдоо тэр хүн л миний хамгийн жаргалтай мэдрэмжтэй цуг байдаг хүн гэдэг ойлголт төрдөг гэсэн. Тэгэхээр алкогол хэрэглэсний дараа
гадны бодис хүний биед орж ирж байгаа учраас элэг тэрийг цэвэршүүлнэ. Цэвэршүүлэхдээ алкогол дегидрогеназа гэдэг ферментийн нөлөөгөөр тэрийг задлана гэсэн. Ингээд задлсны ардаас гадны бодис нь байхгүй болохоор нөгөө нэг огцом ихссэн байсан ад жаргалын даавар нь огцом мундаг. Энэ үед хиймэл цэтгэл готрал өгдөг. Ингээд хагасаанд ч юм уу бүтэн санд ч юм уу ингээд тийм бүх юм амьдрал утгагүй санагдаж эхэлдэг гэсэн. Ингээд амьдралаас жаргалтай мэдрэмжийг авахаа болж эхэлдэг гэсэн. Ингээд үргэлжлүүлээд 1-р, 2-р, 3-р, 4-р гээд дахиад хит их ачаал, хит их дэлгэцийн хамаарлаас болоод тухайн байгаа орчноос жаргалтай мэдрэмжийг мэдрэхэ болж эхэлдэг гэсэн. Энэ үед тархины хамгийн өрөвдөлтөй процесс өрнөн. Тухайн орчноос жаргалтай мэдрэмжийг авахгүй болоод эхлэхээр би хизээ хаана хинтээ байхдаа жаргалтай байд юм бэ гэдэг ой санамжийн дундаас хайж эхэлнэ гэсэн. Тэгэхээр тэр дунд алкогол хэрэглэсэн үед жаргалтай мэдрэмжийг авч ирснийг тархи ойлгоно. Тэгээд алкогол хэрэглүүлж болох үс тэр газар руу явуулдаг гэсэн. Ингээд хүндрээд цаашаагаа явсаар байгаад сүүлдээ улаанцаа алкоголыг хүсэж эхэлдэг. Энэ нь бол хүндэрсэн хэлбэр гэж ойлгож байна. Алкогол хэрэглэнгүүд элэг мууддаг, одоо хүний бодисын солилцоо удаашрдаг гэдэг процессууд байдаг. Энийг хүн болгон мэддэг. Гэхдээ хамгийн аюултай нэг зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр бидний тархинд gray matter буюу саарл бодис гэдэг нэг хэсэг байна. Биднийг нийгмийн хэм хэмжээ, ёс зүйг хариуцдаг тархины хэсэг гэсэн. Тэгэхээр алкогол байнга хэрэглээд байхлаар хүний энэ тархины саарл бодис хатангаршчдаг гэсэн. Тэгэхээр хатангаршсан учраас тухайн хүн нийгэмд ёс зүйтэй хэм хэмжээтэй үйлдэл гаргах боломжгүй болж эхэлдэг гэсэн. Харт тамхич байсан, архич байсан ялгаа авахгүй тухайн хүн хэвийн сэтгэх чадамжаа алдсаар байгаад илүү амтналэг болдгоо гэсэн. Нэг жишээ авъя. Сошиал дээр маш их явдаг. Архичин ээж нь, архичин аав нь хүүхдээ гадаа орхиод, эсвэл гэртээ ганцаарг нь өвлийн үүдэнд орхиод архи угаад явцсан байна. Тэгэхээр хэвийн процесс дээр бол ээж эсвэл аав хүн миний хүүхэд яаж байгаа бол гэд санаа зовоод хүүхдээр очино. Эсвэл тэр хүүхдийг өвлийн үүдэнд гаргахгүй, эсвэл гэрт нь ганцаарг нь орхихгүй. Эсвэл хайртай дотны хүндээ гар хурж хүчирхийлэл үлдэхгүй гэсэн. Энэ бол нийгмийн хэвийн хэм хэмжээ гэсэн. Харин алкогол нь донтоод тархины саарл бодис хатангаршсан үед миний хүүхэд яах вүлээ хөлдөж өгнө. Миний хүүхэд яах вүлээ өлсөн. Эсвэл миний хайртай хүн өвдөн гэдэг талаар угаасаа бодож чадахгүй гэсэн. Тийм учраас архинд донтсон хүнээс нийгмийн хэм хэмжээ, хэвийн ёс зүйг шаардах ямар ч боломжгүй. Тэр хүн тийм зүйл гаргах боломжгүй гэсэн. Тасрах гэдэг процесс байгаа ч тийм. Алкоголыг задалдаг илгэнд байгаа ферментээс хит их давсан алкогол орж ирэхлээр тэрийг задлж чадахгүй, задлах гэж оролдохдоо завсрын бүтээгдэхүүнүүд үүсгээд тэрнээс болоод элэг хордож эхэлнэ гэсэн. Энэ үед бидний тархинд GABA гэдэг нейротрансмиттер ялгардаг. Энэ нейротрансмиттер нь яадаг вэ гэхлээр нэг мэдрэлээс нөгөө мэдрэлээс рүүгээ мэдээлэл дамжуулж байгаа синапсын зай гэдэг хэсэгт очиод суучдаг гэсэн. Тэгэхээр мэдээлэл хурдтай дамжихыг блоклчдаг гэсэн. Ингээд энэ нь бүр ихсээд эхлэхлээр тасрах буюу blackout гэдэг механизм үүсдэг гэсэн. Тархиныхын саарл бодис нь нэгт хатангаршсан. Дээрээс нь нэг хэсээс нөгөө мэдрэлээс рүү мэдээлэл дамжуулж байгаа процесс нь удаашрсан байгаа тохиолдолд ухамсартай, ухаантай хэвийн үйлдэл гаргах ямар ч боломжгүй гэсэн. Ингээ алкоголд донтоод эхэлсэн байгаа хүний хувьд өөрийгөө ерөөсөө буруутгаж чаддаггүй. Бүх юм бусдын буруу. Би донцсон гэдэг хүлээн зөвшөөрч чаддаггүй гэсэн. Яагаад тэгэхээр яг ухамсартайгаар бодох процесс энэ дээр алдагдаад эхэлсэн байгаа гэсэн. Тэгэхээр хэрвээ архинд донтцсон байгаа бол энэ архины буруу биш, энэ таны буруу гэсэн. Харт тамхины донтолцч бай, тамхины донтолцч бай, архины донтолцч бай. Олон улсын өвчний ангиллаараа энэ өвчин бохгүй. Жишээ нь хэдүүлээ ханаад дүрцэн, эсвэл хавдар тусцсан ч юм уу, эсвэл даралт нь ихсээд байгаа хүнийг за одоо ингээд ийм даралт нь буунаа гэж хажууд нь байгаад тахлаар даралт нь буухгүйтэй адилхан донтцсон хүмүүсийг зөвхөн ингээд чи сэтгэлийн хүчээр давж гарна. Чи өөрөө ингээд бод, чи чин сэтгэлээсээ ингээд хүсчээж ингээд донтолтоос гарна гэж ойлгодог. Гэхдээ одоо 100 хүн донтцсон байлаа гэхэд магадгүй тэрнээс 5-6 нь л өөрийнхөө ухамсараараа гарч чадна. Бусд нь буцаагаад донтолтоосоо гарч чадгаа болчдөг гэсэн. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр донтолтонд эмчилгээ хэрэгтэй. Тийм учраас хэрвээ донтолттой байгаа бол мэрэгжлийн эмчийн зөвлөгөөг заавал аваад мэрэгжлийн эмчийн хяналтанд байгаад донтолттойгоо тэмцэх нь хамгийн зөв арга гэсэн. Хэрвээ алкоголыг даагаад эхлэх юм бол энэ нь мундаг болж ийн гэсэн үг биш. Энэ алкогол нь донтож эхэлж ийн гэсэн үг. Алкоголыг даахаа болоод эхлүүл энэ магадгүй настай холбоотой гэж бодож магадгүй үгүй энэ донтолтын
дараагийн хэсэг рүү явж гэнэ гэсэн. Энэ цаашаа хүндрэхлээр арх уусны маргаашийн бие дэлэрж байгаа тэр муухай шинж тэмдэг нь зөвхөн алкогол ууж иж тэр зөөр найрлаж байгаа бол энэ нь бүр хүндэрсэн байгаа гэсэн. Эцсийн шатанда хийм харж эхэлдэг гэсэн. Та хэрвээ ямар нэгэн байдлаар 5 дахь өдрийг хүлээгээд найзуудтай уулзахаар догтлоод байгаа бол жоох анхааралтай байгаа. Боо нэг зэрэг олон юм хийх гэдэг ойлголт угаасаа тархинд байхгүй. Зүгээр тарих асар хурдтайгаар дараалуулж боддог. Одоо жишээ нь эрэгтэй хүн болохоор ингээд нэг юм одоо холын зориг өмрлөг гэж яриад байдаг шүү дээ. Тэгэнгүүтээ ингээд юм би гэр бүлээ тижих хэвээр ингэх хэвээр гэж бодцсон те. Тэгэнгүүтээ тэрийг тижихийн төлөө ингээд яваад байгаа. Тэгэнгүүт эмэгтэй хүн болохоор гэр орноо ингээд юм илүү дитейл авч явах хэрэгтэй гэж байна шүү дээ. Тэгэнгүүт нөгөө зориг гэдэг чинь тархинд үүсгэсэн байгаа хэмлэр үүсгэсэн, ирээдүйд хэмлэр үүсгэсэн ой санамж гэсэн. Тэгэхээр ой санамж үүсгэжэнгүүт тэр ой санамжинд хүрэхийн тулд тарих юм алхмуудыг хийн гэсэн. Тэгээд юм за одоо ингээд дараа нь тэгэнгүүт эрэгтэй хүн болохоор за ажиллаа хийгээ цалингаа ингээд зээлээ ингээд энийг ингээд төлөвлөж яхна шүү дээ. Эмэгтэй хүн болохоор жишээ нь хүүхэд ингэж чинь энэ тэг чинь энэ ингэж чинь гингүүд эн чинь нөгөө нэг шал хоёр өөр зүйл рүү анхаарал төвлөрж байгаа учраас тарих нь хоёр өөр зүйл рүү л анхаарал төвлөрж ажиллана гэсэн. Тэгэхээр нэг нь илүү хурдтай, нэг нь эсвэл мундаг эсвэл нэг нь сайн гэсэн үг ерөөсөө биш. Зүгээр юм эрэгтэй эмэгтэй хүний дааврын ялгаанууд байгаа. Даавраас болж савладаг сэтгэл хөдлөлүүд гэж байна. Тэрнээс бусдаар бол нэг тийм айхтар ийм өөр тийм юмнууд бол нэг их байхгүй дээ. Дэлхий дээр байгаа бүхэн гений үед 99.9% адилхан 0.1% ялгаатай гэж байна. онд хүний эрүүл мэнд халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг Уаймагт 203 бүртгэгдэж дийлэнхэн согтуугаар үйлдэгдсэн байна. Ойлголцох нэг хором.